Энэ бүгд бас хомдож ойлгосоо гэдэг юм. Мэдээж хийсний ард тэрийг ашиглан арчлан гэдэг юм хамгийн чухал байлиг биес онцгой байлмаар. Дүүргийн одоо засаг дарга өдөр тутмын ажлын нэг нь иргэдийн тав тухтай тоглог аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үндсэн үүрэгтэй. Манай Анкарагийн гудам одоо 2-3 жилийн өмнө бас ашиглалтанд ороод өнөөдөр бас Улаанбаатар хотын бас нэг чимж байгаа нэг гудамын нэг яах аргагүй гэж ойлгодог юм аа. Тэр манай Чингэлтүүрийн бүх сургууль цэцэрлүүд бас одоо яг ийм жишгт байгаа гэж та бүхэн бас ойлгож бас болох юм аа. За сайн байна өглөөний мэнд. За манай Чингэлтийн дүүрэгт ажлын нэг 5 хоног бид ажиллаад бас одоо дүүрэг дээр хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа бас иргэд олон түмэнд буюу ТV25 телевизээрээ бас танилцууллаа. За өнөөдрөө бас шинэ ажлын гарааны өдрийн хүрээнд Монгол улсын хэмжээнд цэрэг татлагын одоо ажил явагдаж байна. Тэгээ өнөөдөр бид ч гэсэн одоо энэ өрөөнөөс ингээ онлайнаар өнөөдрийн бас 24 дугаар сургууль дээр цэрэг татлагын үйл ажиллагаа явуулж байгаа ингээд шууд дэлгэцээр ингээ үзээ хараа явж байгаа. Тэгээ нэг талдаа бас дэвшлийн нөгөө талдаа бид нар бас шилжүүлэн техникийн олдыг ажил төргөн нэвтрүүлнэ гэдэг нь ямар нэгэн өндөрлөл чирэгдэл хүн сурталчилгааг одоо багасгах нэг том илэрхийлэл гэж хэлж болно. За бас энэ 7 хоногийн хүрээнд бас мэдээж дараагийн 7 хоногоос нэлийн том эрчимч хөстэй ажлын нэг гэвэл яг харахгүй одоо өнгөрсөн жилүүдийн хүрээнд одоо иргэд олон түмний дунд хамгийн их одоо яригдчихсэн асуудлын нэг бол ялангуяа гэр оролт байгаа цэцэрлэгийн хүрэлцээ дутуу тэр бүхний хүрээнд одоо анхаарал хандуулж ирсэн нэг гол юм бол одоо хүүхд харах үйлчилгээ. За яг энэтэй холбогдуулаад өнөөдөр би нэг 10-аад одоо байгууллага иргэнд гэдэг юм уу хүүхэд харах үйлчлэгийн эрхлэх зөвшөөрлийн одоо эрхийн бичиг одоо ингээд гар үсэг зураад одоо ингээд гардуулж өгөх гэж байна. Тэгээ энэ маань бас төрийн бас ачааллыг нэг талдаа хөнгөлөх үйлчлэгээ хуулиар шийдвэр гараад ингээд хэрэгжүүлэх ажлыг Чингэлтийн дүүргээр хэрэгжүүлэх энэ нөхцөлийг бас бүрдүүлж байна гэсэн үг. За мэдээж бидний одоо Чингэлтийн дүүргээр хийж хэрэгжүүлж байгаа олон талт ажлаас бас нэлээдгүй бас одоо бас ажлуудыг бас бид үзүүл танилцуулах байсан бол бас тэр боломж хүрэлцээ хүрсэнгүй. Тэгээ энд би бас тодорхой мэдээлэл өгчөө гэж бас бодож байна. Тэрэн дээр юу гэхээр зэрэг манай Чингэлтийн дүүрэг өнгөрсөн 2015 онд гээд хүүхдийн одоо амбулатортой болсон. За энэ амбулатортой одоо гэд бид одоо ч гэсэн орон нутгийн болон бусад их үүсвэрээр бас одоо эмч нарын ажиллах нөхцөл техникийг хангах үйл ажиллагааг бас одоо хэрэгжүүлээ явж байна. Энэ хэмжээний бас одоо ажлын хүрээнд нэг 51 мянган хүүхэдтэй үйлчлэгээ чигдэрнээ сайжирна гэж одоо бас иргэд ялангуяа залуу гэр бүл ижээ аав нарт бол бас хэлхийг хүсэж байна. За мөн ялгаагүй 2013-аас 15 ер нь бол одоо уламжлуулгоод бид хэрэгжүүлж байгаа нэг том ажил бол нийгмийн салбар тэр дотроо боловсролын салбарын хүрээнд дотор үгийн бичиг хөтлөх. За цаашлаад Монгол бичгээ одоо төрийн бичиг болгохоор зарлиг шийдвэр хууль хүртэл гараад ирсэн байгаа. Энийг орон нутагт хэрэгжүүлэх үүрэг нь одоо бидний үүрэг тэр хүрээндээ бас сургууль цэцэрлэгийнхаа удирдлага багш албан хаагчдын үүрэг дотор үе шатаагаар зохион байгуулалт явж ирж байгаа. Үгийн бичгийн хөтөлбөрөд сургуулийн хүрээнд дотор хүүхдүүдийн хүрээнд одоо хөдөлгөөн өрнүүлээд ижээ аавтай аав үзгээд нэг 3-аас 13 дахь үе хүртлээ үгийн бичгээ бас одоо хөтлөх юм үйл ажиллагаа явагдсан байгаа. Нийтдээ нэг 15 мянган өрх айл одоо үгийн бичиг одоо хөтөлж чадсан байна гэж одоо хэлж одоо болох юм байна гэж одоо бид бас үзэж байгаа. За Монгол бичгийн хүрээнд бол угаасаа бидний хэвлэл мэдээлэлээр манай боловсролын салбарын үйл ажиллагааг бол гайгүй сайн судалж байгаа учраас манай бас телевиз үзэж байгаа үзэгчид бас одоо Чингэлтийн дүүрэг хэрэгжүүлж байгаа юм байна. Анзаарсан байхаа гэж би бол бодож байна. Тэгээд
Яриул одоо ингээд цааш их олон ажлууд бас одоо байгаа шүү гэж одоо бас хэлхийг хүсэж байна. За юуны өмнө 25 телевизийн уран бүтээлчтэй одоо ажлын өндөр амжилт бас хүсье гэж бодож байна. Ялангуяа одоо бас хэвлэл мэдээллийн байгууллагыг 4 дахь засаглалаа гэдэг. Мэдээж алдаа оноо зовлонжаар алиа болгоныг зөв шударгаар төмөө олонд хүргэнэ гэдгийн цаана нэг талдаа төрийн биднийг хурцлж яадаг, нөгөө талдаа ажлын үр дүн гарах одоо хамгийн том шалгуур яахаггүй хэвлэл мэдээлэл тэр дотроо 25 дугаар телевиз бол их үргээ сайн гүйцэтгэдэг гэж би бас ойлгодог юм шүү дээ. Ингээд бүгдээрэнд нь одоо ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Телевиз үзэж байгаа иргэд олон түмэндээ хийсэн бүтээсэн хэрэгжүүлсэн юм болгоноос хайрлж хамгаалж хамтдаа одоо арчилж хамгаалж иж бид Улаанбаатар хоттой цэвэр цэмцгээр ая дуутай амьдрах нөхцөл бүрдэх юм шүү. Хамтдаа чингэлтэй харах нэг өөрт бас хөгжлөө бас одоо дээдлж хийсэн болгоно арчлаа гэж хэлээ.